ахын дүүсээ эзний өдрийн мэндийг хүргэе. Таны шинэ 7 хоногт эзэн бурхны ивэл нэгүсэл бэлгам дүүрэн байх болтугай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээл танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ өнгөрөх пүрэв гарагт Галил Монгол чуулганы нэгдсэн эсийн бүлгийн нөхөрлөл болж өнгөрлөө. Энэхүү эсийн бүлгийн нөхөрлөл нь сар бүрийн 3 дахь 7 хоногийн пүрэв гарагт зүүмээр зохион байгуулагддаг. Энэ удаа Сион эсийн бүлэг зохион байгуулж эзний ахын дүүс хамтдаа ивэл дүүрэн цагийг өнгөрүүлв. Дараагийн мэдээ Пэшин Галил хөтөлбөр үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоног Тимот бүлгийн гишүүн инх чимэг Роял Пэшин даалгаврыг амжилттай биелүүлж ялагчаар тодорсон. Түүний дээр Бурхны ивэл нэгүсэл дүүрнээс дүүрэн байх болтугай. Онцлог мэдээ. Жил бүрийн 11 сарын 28-нд талархлын баярыг тэмдэглэдэг. Талархлын баярын мэдээлэл хүрэхэд Америкийн Плимутын суурьшигчид Бурханд шинэхлэл амьдралын төлөө талархснаар энэхүү баярын эхлэл болсон гэж үздэг. Энэ нь өнөөгийн Христ итгэгчдийн талархлын баяр тэмдэглэх үндсэн суурь болсон юм. Плимутын суурьшигчдын ихэнх нь Христ итгэгчид байсан түүхтэй. Өнөөгийн Христ итгэгчид энэхүү баярын хүрээнд Бурханд дараах талархлуудыг өргөдөг байна. Үргэлж талархаж бай. Энэ бол Христ Есүс дотор Бурхны хүсэл юм. 1-р Тесалоник 5:18. Сайн үйл хийхийг бүү мартаарай. Учир нь Бурхан эдгээр зүйлийг золиос болгон таалдаг юм. Еврей 13:16. Энэ жилийн талархлын баяр нь 11-р сарын 24-ний өдөр буюу Эзний өдөр тэмдэглэж байна. Итгэлийн ахын дүүс чуулганы хүндэтгэл мөргөлт дуусны дараа 18 цагт нэгдсэн талархлын баярын мөргөлд хамтдаа оролцохыг уриалж байна. Жил бүр Галил Монгол чуулган нэрийн календараа гаргадаг уламжлалтай. Энэ жилийн календараа өнгөрсөн 7 хоногт захиалсан байна. Удахгүй та бидний гар дээр ирэх болно. Амьд Бурхны үг болсон Библийг амтлах өдөр айсвэ. Хүн зөвхөн талхаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэнчлэн эзэн Бурхны үг сургаал болох Библийг амтлах сургалт болох гэж байна. Энэхүү сургалтыг Дархны Алсын хараа чуулганы пастор Инх Тайван, Global Mission Church чуулганы пастор Отгон Баатар болон Галил Монгол чуулганаар хамтран зохион байгуулж байгаа лээ. Та энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл 12 сарын 7, 8-ны 18 цагт Галил Монгол чуулганы B2 дахинд хүрэлцэн ирээрэй. Библийн амтлахаа сургалт. Чуулганы дэргэдэх GMC радиогийн баасан гарагийн амралт нэвтрүүлэг нь шинэ дугаараа өнгөрч баасан гарагт цацсан. Энэ нэвтрүүлэгт орхон Христ чуулганы пастор Гамбат оролцсон юм. Өмнөх дугааруудыг сонсохыг хүсвэл GMC Солонгос дахь монголчуудын радио хэмээн кириллээр бичин орж үзэх боломжтой. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахын дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногтой нь эзэн Бурхны хамгаалалт удирдамж өрөөл бэлхэм дүүрэн байх болтугай. Хүндэтгэл мөрөглөлийн цагтаа тавтаа морил.